За тэгэхээр би одоо сүсгтэн олон бас миний өөрийн шавнаар аливаа ном эрдэм дуртай, аливаа шударга оюунтай, аливаа шинжилгээ ухаантай ард түмэнд одоо хандаж энэ хоёр авшиг тавихаар болж байгаа. Хоёр номын авшиг. Ямар номнуудын авшиг вэ гэхээр зэрэг Гагц Баатар Ямандагын авшиг, Очрын хүчит Доржигдэнгийн амин авшиг гэж ийм хоёр авшиг тавьж байгаа. Тэгээд энэ хоёр авшигыг бол би багш нарынхаа нэрийн өмнөөс тавьж байгаа. Миний багш нар бол Донжилөөд цанаа мэдээ Монгол эрен бүчиг Гүрээдэв эрен бүчиг багш гэж байсан. Та бүхэн бүгдээрээ андахгүй мэднэ. Бас одоо миний багш гişээ Төвдөн Бэрнлэ гэж багш маань бол одоо Швейцарт саадч байдаг. Тэгээд энэ өвгөн багш нарынхаа өшөө одоо 21 багшийг шүтсэн. Тэдгээр багш нарынхаа нэрийн өмнөөс энэ номыг одоо тавих болж байгаамаа. Энэ номыг тавих болсон шалтгаан гэвэл ер нь Монгол эрен бүчиг багш олон жилийн өмнө намайг одоо нэнчинд суухаас өмнө энэ жигжид буюу Ямандагын авшигыг хүмүүст сайн тавьжээ. Цөөн цагт бол Ямандаг бурхан бол аливаа хүмүүсийг одоо хүмүүн хийгээд хүмүүн бус байгаль хийгээд байгалийн бус аливаа элдв зүйлийн аюулаас хамгаалж явах одоо тангаргийн бурхан нь бол жигжид бурхан юм а. Цаашлах юм бол үүсгэл төгсгөлийн бяцлах юм бол бурханы утгыг олох, Махамутрын шид буюу бурханы утгыг олох хүртэлх одоо тус эрдэмтэй ийм юм а. Тэгээд ер нь тарины бурхад бол олон янз байдаг, олон нөхөд сүлт байдаг боловч энэ жигжид бурхан бол бас олон янзаар бяцлагж бүтээдэг ийм одоо ёстой. Тэрнээс бол гол Гагц Баатар гэдэг нь бол нэг л бурханы үүсгэл төгсгөлийн зэрэгээр одоо аливаа амьтны тусыг бүтээгээд өөрийн тус бас гарах. Өөрийн одоо дотоод эрдэм хийгээд өөрийн энэ амьдралыг авч явах. Өөрийн бас энэ учир утгатай амьдрал хийгээд бас одоо үүсгэл төгсгөлийн зэрэгээр энэ бурхантай ойртож болох энэ анхаарал авалгууд байдаг. Энэний авшиг бол заавал одоо тавих хэрэгтэй. Яг гэвэл Доржигдэн сахиусны амин авшигыг тавьж байгаа учраас энэ хоёр бол хоорондоо холбоотой юм а. Доржигдэн сахиус бол бидний одоо оюун санааны хийгээд бидний шашин соёлын бас энэ шарын шашны судар дандрын номлолыг сахиж явах ийм тангаргийн сахиус юм а. Биднийг сахигч сахиус. Тэгэхээр энэний амин авшиг бол хүмүүст тавих юм бол Доржигдэн сахиусны амийг өөртөөгөө холбоод биднийг одоо сахиж явах ийм одоо нандин авшиг юм а. Тэгээд энд хүмүүс одоо суугаасаа гэж ингэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ их одоо цөөн цагт бол ер нь бол энэ ядан бурхтаас Гагц Баатар Ямандаг буюу Гагц Баатарын жигжид сахиуснуудаас бол Очрын хүчит Доржигдэн энэ хоёр бол бидэнд бол хамгийн ойр байх ядан бурхан хийгээд сахиус юм. Яагаад гэвэл энэ буруу үзлийн аливаа их одоо хадун бол олноор гарч байгаа энэ цаг үед бол биднийг энэ хадун олон даруулахгүй авч явах оюун санаа бидний энэ нас гэгээд эндээс ирээдүрөө явах тэр зам мөрийг одоо хамгаалж явах, зул болж үзүүлж явах гэгэн гэрэл нь бол энэ хоёр бурхан сахиус хоёр юм а. Тэгэхээр энийг бол ингээд тавина. Тэгээд энэ Гагц Баатар Ямандагын уламжлал нь бол ямар уламжлалаас ирсэн бэ гэхээр зэрэг энэтхэгт одоо байсан Лалида Баатар гэдэг лам Үржингийн орноос очиж залж ирсэн Дагнисын хадгалж ирсэн тэр номноос энэ номыг бол анх Балдан Брэвэн гэдэг сувраган дотор бол бурхан багш Очир дарийн дүрд ороод энэ нууц тарны номыг номлох үед номлосон. Тэрнийг сүүлд бол Лалида Баатар лам очиж залж ирсэнээс эдүгэ хүртэл бол 37 дахь үе дээр явж байгаа. Тийм учраас энэ авшигын мөрний урсгал бол тасраагүй. Энэ Доржигдэн сахиусны гарал нь бол Дагбуу Доржичан гэж лам байсан 19-р зуунд байсан. Тэр хүн бол ууланд нэгэн насаараа суугаад тодорхой гэгэн гэрлийн солонгон гэрлийн биеийг олсон. Махамутрын шид буюу солонгон гэгэн гэрлийн биеийг олж бурхны утгыг олсон лам байсан. Тэр ариусан үзэгдлэр
энэ гандан буюу төштийн оронд очиж энэ авшгийг богд зонхоовын одоо арслан ширээний доороос гарч ирсэн дорж өгдөн сахиус өөрөөс нь аваад авчирч болвол повн хайран бүчээд тэргүүтээ олон одоо богд норт сойргсон шавнартаа сойргсон ийм үүсэлтэй. Тэгээ повн хайран одоо дахбууд орж чангаас повн хайран бүчгээс одоо Тэжаан богд тэргүүтээ олон мэрэгдүүд авсан. Тэндээс бол миний багш нар одоо энэ 21 багш нар дотроос ихэнх тэр багш нар бол тэр багш нараас авсан. Ингээ би 5 дахь үе дээр явж байгаа юм а. Энэ дорж өгдөн сахиусны номлол бол тийм учраас олон нийтэд тавьж байгаа нь бол энэ анх удаа юм шүү. Тэгээд энэ хоёр авшгийг аваад ач тус нь юу юм бэ гэхээр зэрэг авшиг гэдэг бол уулаасаа эрхийг авж байгаа. Тэр бурхныг бясалгах, шүтэх, ном уншлагыг унших, тэр бүтээлийг хийх, дүр шүтээний одоо гэртээ юм уу биедээ заалж болох, сэтгэл санаандаа заалж болох тэр бүх эрхийг авж байгаа. Ийм эрхтэй юм аа. Эрхийг аваагүй бол бас болдоггүй ийм учиртай. Тэгэхээр манад бол дорж өгдөн сахиусыг шүтдэг олон хүмүүс байдаг. Багш нараас зөвшөөрөлтөөр шүтчээдэг. Тэгээ энэ удаад бол авшгийг авах юм бол илүү одоо ойр болно амин авшиг. Тэгээд тэр Эренбүчийн багш бол энэ дорж өгдөн сахиусны амин авшигийг тавихад бол сүлд чулуу гэж байдаг. Дорж өгдөн сахиусд сүлд чулуу нь бол болор чулуу байдаг. Тэгээд олон болор чулуу надад хайрлж ирсэн юм а. Ирээдүйд чи олон амьтанд энэ дорж өгдөн сахиусны амин авшгийг сойрхож байгаараа гэж. Тэгээд энэ болов энэ удаад бас сүлд чулуунуудыг би сайхан бэлтгээд хүмүүст сахиус болгохоор ингээд бэлтгэж байгаа. Тэгээд энийг бас тэр авшигт суух хүмүүст бол дорж өгдөн сахиусны сүлд чулуу болор одоо усан болроор хийсэн тийм сахиуснууд бий. Тийм сахиуснуудыг бас бүх шавнарт түгэнэ. Тэгээд энийг шүтсний ач тус нь бол аливаа одоо ер нь бол энэ манчир бурхан буюу оюун бэлгийн бурхан ядмын дүрээр ургасан нь бол ямандаг бурхан буюу жигжид бурхан. Сахиусны дүрд хувилсан нь бол энэ дорж өгдөн сахиус юм а. Тэгэхээр энэ дорж өгдөн сахиус бол биднээсийг одоо хамгаалах оюун санааны хамгаалагч юм а. Бидний одоо амьдралыг ч гэсэн хамгаалах юм а. Биднийг аливаа аюул ослоос ч бас хамгаалах юм а. Жигжид бурхан бол бидний дотоод сэтгэлийг хурцлах, хөгжүүлэх, боловсруулах, цаашлах юм бол биднийг одоо солонгон гэгэн гэрлийн биед хүртэл аваачих тэр олон нарийн нандин эрдэмүүд байдаг. Тэр нарийн нандин эрдэмүүдийг авч чадахгүй ч гэсэн нас тутам шүтэх юм бол олон төрөлдөө энэ ядан бурхантай бас холбоотой. Аливаа одоо цөмөн цагийн аливаа аюул занал тэрнээс бол дандаа хамгаалагдаж явах. Ялангуяа одоо дотоод бэлгүүний бие нь бол манчир бурхан учраас оюун бэлэг их хурц болдог. Ер нь энэ шарын шашны лам нар оюун бэлэг их хурц байдаг нь шарын шашныхны гол ядан бурхан нь жигжид байдагтай. Жигжидийн гол зүрх нь манчир бурхан байдагтай холбоотой юм а. Тийм учраас оюун ухаан бас бэлэг хурц болно. Дорж өгдөн сахиусыг шүтсний ач тусаар бол аливаа амарлингуй үйлсийг бүтээж болно. Тэр тарин уншлагаар ч юм уу, тахилгаар нь ч юм уу, багш нараас авсан аливаа бусад өвдсаар юм уу, амарлингуй үйлсийг бүтээж олдог. Амарлингуй гэдэг нь бол өвчин зовлон амарлуулах, аливаа хэрүүл тэмцлийг амарлуулах, аливаа тэр тухайн сүсгтэнд хэлж байгаа шүү дээ. Тэр тухайн энэ ном анхааран авлага болгож байгаа шавнарт. Тэгэхээр энэ дорж өгдөн сахиусыг тэр амарлингуй үйлсийг дэлгэрүүлж бас болно. Өвчин зовлон амарлуулах, хэрүүл тэмцэл, хямрал, аливаа одоо хачлахын шалтгаан болгоныг амарлуулахын дорж өгдөн гэж байдаг. Бас эрдэнийн дорж өг гэж байдаг. Тэр нь бол эд баялаг, аливаа эдийн засаг тэр ямиг одоо дэлгэрүүлэх, нас буян, эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэх ийм ач буянтай эрх хүчний дорж өгдөн бол аливаа өөрийн одоо бие хийгээд оюун санаа хийгээд нийгэмд хийзлэх байр суурь
тэрэн дээр үнэхээр одоо алдаа мадаггүй сайн буйны хүчээр гарч ирэх мэдлэгийг арвижуулах ийм дорж өгдөн байдаг. Хатуу үеийн дорж өгдөг гэдэг бол бас энэ нууц таримтай холбоотой байдаг. Тэр хатуу үйлээр бол альва одоо дотоод нисванисцийн сэтгэлийг одоо хурдан түргэн дарах байдаг юм уу? Альва гадаад дотоод нууцын барцад саадыг арилгах ийм одоо зан үйлүүд бас байдаг. Тэгэхээр энэ анхааран авлага болгож чадах хүмүүс нь бол мэдээж онол дээр гарсан эрдэм мэдлэг нэлээд төгссөн хүмүүс байж таараа. Үгүй энэ тавд залбираад явхад бас энэ 5 үйлсийг дагаад тоолж томлшгүй олон үйлсийг бүтээх бас ийм боловсралтай юм шүү. Тэгээд энэ удаад энэ номыг тавьснаар манай Монгол орн ямар ч гэсэн сайжран дэвжирнэ гэдэгт би бол итгэж байгаа.